Монголд ямар тэмцэл яваад байна вэ гэж. Монголд нэг тийм сүртэй тэмцэл яваад хагардсан юм байхгүй. Ер нь Монголд хуулийн засаглал тогтох уу, хулгайчийн засаглал тогтох уу гэдэг л тэмцэл явж байгаа. Монголын ард түмэн бол хуулийн засаглалыг тогтоохын талд л байх ёстой. Ер нь бол Монголын төр ард түмний эрх ашигт үйлчлэх ёстой. Түүнээс биш авилгачийн эрх ашигт үйлчлэх ёсгүй. Энэ бол миний байр суурь. Хуулинд бол найраа найз байхгүй шүү дээ. Улс төрлөө орж байгаа бол бас миний барьдаг зарчим хувь хувьсгал хоёроо ялгая. Чи бол миний анд, чи бол миний найз, олон жил хамт явсан. Одоо чи гишүүн боллоо, одоо чи сайд боллоо, би ерөнхийлөгч боллоо. Зарим нь айгүй бол хэлнэ. Энэ одоо найз нь ерөнхийлөгч боллоо гэдэг. Энэ нэг даварсан амтэн. Намайг хэн хэлэх үү гэсэн юм явах юм гэж. Яг тэгж хэлнэ. Тийм учраас хууль зөрчих юм бол би өмөөрөхгүй. Буруу юм хийх юм бол би өмөөрөхгүй. Буруу юм хийлээ гэд хууль хяналтын байгууллага тийм яриа гаргах юм бол би өмөөрөхгүй. Гэхдээ бид бол найз нөхөд хэвээрээ үлдэнэ. Ийм л зүйл шүү дээ. Тэгэхээр ер нь улс төрд орж байгаа энэ улсууд бол улс төрөөс мөнгө хийх гэж боддог бол болох хэрэгтэй. Улс төрийг юу боллоод байгаа? Өнөөдөр улс төр шиг муу нэртэй юм алга гэж хүмүүс ярьдаг. Улс төрийг бол улс төрөөс мөнгө хийх гэсэн улсууд боллоод байгаа. Мөнгийг нэгдүгээр тавьж байгаа хүн бол эх орныхоо эрх ашигыг хойно тавьдаг юм аа. Тэр дандаа өөр юм ярьж явдаг. Нэг бол бусдын бүтээж хийх гэж байгаа юмыг нурааж, зогсоож тэндээс ашиг хийх гэж л явдаг. Тэгэхээр ийм байдлаар улс төр хийх хэрэггүй. Ийм байдлаар улс төр хийдэг ийм аргатай. Эннээс өөр арга мэдэхгүй бол тэрнээсээ холдсон дээр хууль зөрчдөг авилгалтаа одоо авилгач гэдэг юм уу тийм хүмүүсээсээ салах нь бол намын эрх ашиг гэж боддог шүү дээ. Түүнийгээ тойрч хамгаалж нэгдэх нь бол намын эрх ашиг биш байх уу? Аль ч намынхан бол хууль зөрчдөг. Улс төрд үнэхээр баймааргүй байна энэ хүн гэж үзэж байгаа тэр хүмүүсээсээ холдуулах хэрэгтэй. Тэр хүмүүсээ заавал нэр дэвшүүлэх шаардлага байхгүй. Одоо нэг юм байгаа. Магадгүй энэ улсын их хурлын хүрээнд, энэ бүрэн эрхийн хүрээнд тодорхой одоо хүмүүстэй янз бүрийн зүйл яригдсан байж магадгүй. Тийм улсууд байгаа болвол дахин нэр дэвшүүлэх хэрэггүй. Би заримтай нь уулзаад хэлжсэн нэлээд хэдэн хүнд. Чи бол хэрэггүй. Одоо зүгээр мэдгдэл хийгээл гар. Би энэ улс төрөөс гарлаа. Би энэ эх орон ард түмнийхэн төлөө ийм сайхан юм хийх гэлээ. Тэгээд улс төрд ороод ирлээ. Тэгсэн улс төрд чинь ийм муухай одоо хачин муухай юм байдгийм байна. Би гоё хүн гээд гарахгүй юу? Тэгэхээр тэр буруу үйл ажиллагаа хийж байгаа улсууд эндээсээ гарах нь бол зүгээр. Гэхдээ нэг юмыг би үргэлж мэднэ. Одоо ингээд энэ тэнд иймэрхүү асуудлууд яригдээд ингээд би ингээд яриа зогсож байхад тэнд ардчлалыг дэмждэг, ардчилсан намын ч гэдэг юм энэ улсуудын сэтгэл зүрх урагдж идэг. Зарим нэг этгээдүүд эдгээр өстө хоорондоо талцаад аимшигтай юм болж гин гэж баярлж идэг. Би ардчлалын төлөө Монголын ард түмний шинэ сонголтын төлөө амьдралаа зориулж зүтгэсэн олон 10,000 хүний одоо хичээл зүтгэлд үргэлж талархаж явдаг. Тэднийг хайрлах ёстой гэж боддог. Гэхдээ бид нар энэ ардчил эрхчлөөгөө энэ авилгалаас хууль бус зүйлээс бид нар аврах ёстой. Би энэ байр суурин дээр л байгаа. Би энэ үг хэлэх эрхчлөөнд, энэ шүүмжлэх эрхчлөөнд, өмчтэй байх эрхчлөөнд, хийж бүтээх эрхчлөөнд өөрийн юм шиг л ханддаг. Тэгэхээр энэ талд нь бол зогсох ёстой л гэж би хувьдаа боддог. Энийг л хэлье.